Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За амьдрал чамд мандрыг үйл ямар вэ? Киноны маань дараагийн багцлбар ажиллагаа ийхүү эхэлж байгааг дуулгахад таатай байна. Энэ кино хэдүүлээ нийт 5 хэсэг болгож цэглэж хаягт бол дараагийн ангиудын багцлбарыг үзэхийг хүсэж байх юм бол тэгээд дардаг зан үйлээ хийж аваад сүсгэлээл үлэн шүү. Окей. Энэ сувга хэдүүлээ бас 100 мянга руу оруулчих юм бол тайван сайхан танихгүй юу? Хаашаас за муу яруу. За кино руу орцгоо. Өш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содор руу ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг руу нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11 мянган болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдээд ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Өдөр хоног өнгөрөөл байлаа. Гэдсэн цөдгөр амьдрал байлаа. Харин энэ хүн затраал ажлын мал болоод байлаа. Өдөр шөнө өглөө ороогүй ажиллаад жаахан цаг гарвал унцчихад ёстой өдөр хоног амьдралын төлөөх тэмцэн шиг шовторч өгнө. Би дүүхэн нөхрөө өрөвдөх сэтгэл төрөөд аргач хөөцтэй гөлийсэн гөлөг шиг нүд гаргаад байхаар хинч өр эмтрэн штэ. Чи ч н одоо үнэ юм уу? Унтаж амрахчгүй юм гээл өнөөхөө бас шалганаа. Амрал да гэсэн чинь би өөрийнхөө зугаа зинглээ бодвол та гурав яах болж байна. Гээл шууд ажлын бэлгийг өмсөд ажилдаа босоод явлаа. Чаваста бестагч. Энэ хоёрын данс центр олдвол ахтаа өгөөрэй. Хэдэн цаас ичимс. Ийм хэцүү байсан бол хэлэхгүй яасан юм бэ? Мөнгө зээлгээд хэлэхэд тийм хэцүү байна уу? Гэр бүлийнхээ төлөө асуух хэрэгтэй штэ. Гэт ахын Чавас багтрал цаашаа. Эмэн бүр яа да энэ амьдралыг гисэн шүү царайтай ёстой нэрэ. Яалтаж юм блэ дээ. Урдхан том болоод амьдралыг ойлгоод амархан амьдрах юмсан гайл зайлвал. Залуу хост 3 хүүхдээ яа гэж өөрсдийгөө ч анзаарах завгүй ёстой нэрэ. За, залуу хосод хувьд ах нь та нарын төлөөний хүнд өргөч. Эмэн цоглуулж хомсолж хадгалсан мөнгөө зөөхөндөө өгөөд та хоёр цаг хөдөлдөж ав. Тэгвэл амьдрал чинь дээшлэн. Гэт ёстой эмээ хүний сэтгэлээр ханддаг юм байна. Эви ээж нь өнгөрөхөөс өмнө оршуулган дээр тавиулах хаягтайхан зураг татуулах гээд ээжигээ дагуулад явж байж. Хамгийн гоё хувцас өмсөд ээж нь уруулыг нь тодруулж өгөөл. Нэгэнт болох зүйлийг хүлээн зөвшөөрцгөөч. Уйл чайллгүй урагшлан явах нь юутай сэтгэл хоосрол. Ээжтэйгээ өнгөрсөн амьдралынхаа алдаа хоног нэг хуучлаад нэгнээсээ уучлгүйж байхад нь охинд минь ганц л удаа туслаарай гэж гуйсан байж л дээ хөргис. 저도 말고 딱 한 번만 살려줘요. Тэгэл эмээ хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйлээ хийсэн энэ байл. Нөхөр өөрийн гэсэн завтай болоод битүүхэндээ догтлол. Заваа усны бурхан даатхангаа зан үйл үлдэж байхад нь тойр зогсоод харах ажманаар буун баяр. Хүй төмөн хүмүүс дунд маазраад бүжгэлж байгааг нь хараад ёстой чин сэтгэлээсээ инээхтэй аавда би нөхөн хамгийн хөвгөлтэй нь гэж боддог энтергээд ёстой заяаны ханууд юм аа новш гэж. Тэгс байхгүй. Уст нь гараад юугүй төрөхт өгчхөр нь ойрхон байсныг тэрэгэн дээр суулгаад эмнэлэг рүү ухаан жолоогүй гүгээд 2 дахь хүүхэд хорвоод мэдлэлдэг юм байна. Хүү төрүүлээд өгцөн, зав аваад өгцөн, эсвэн одоо додгор бэр болсон. Ойлон айлдаг өдрүүд ард тоцорсон. Харилцаа гайгүй болсон болохоор түрээс юм байраа болоод нөхрийн гэрийнхнийг бараад хар болдго юм байна. Үгүй, худлаашаасан. Нөхөр нь ээжийнх нь амьдардаг байсан байшинг худалдаад авчихсан байлаа гэж. Пяцта яас чөөрх юмтэй. Үнэний дилийн юм аа нэрэ. Яа идэ энэ хоёрыг. Ээж нь баг насан шууд нүдэнд нь харагдсан юм байгаа үстэй Чавас. Өөрийн гэсэн байртай, завтай, 2 өөрхөн хүүхэдтэй амьдрал одоо л эхэлж байгаа юм шиг эсвэн ямар их баярлсныг хэдүүлээ одоо яаж мэдэх вэ? Хөлдүүд төмснүүд минь. Ахтайгаа нийлж энэ киног үзэж ойлцгаж байна уу? Ёстой ширхэг бүрийг нь өөрсдийн гараар бүтээж байгаа амьдрал гэдэг чинь л энэ. Тэрнээсээ миу цэвх авчаад баярлахчгүй байвал тэр чинь гойныг шүү гэж.
Тэгс нэг орой байж исэн ээжийнхэн сүнс гарч ирсэн. Одоо хүртэл машин авдаггүй мо та нар чинь. Тэр ойрхон амьдардаг хүүхэнд машин байдаг шүү заа юу. Гэт бахи. Цаочоо зэрсэн ч үнэхээр гэдсэн базлаа дахиад дараагийнхаа хүүхдийг төрүүлэхт өгсөн эвгүйч байхад нь ээж нь цүүдэнд нь машинтай хүн зааж өгч тусалсан байдаг юм байна. Ингээд албан ёсоор хоёр хүн нэг охинтой болсон юм нэ да эднийх гэж айл. Харалт инээж үрээд хөөрхөн мэнд байна өө. Нутгийн иргэдийн төлөөллийн хурал дарга сонгох гээд сонгуулийн сурчлагын үе эхэлсэн. Мань хүүхэн ч угаасаа нэртэй төрдөө штэ. Ажиллагаа явуулаад. Тухайн үед нууцаар бүжиг зохиодог хүмүүсийг бүжиглэхийг болиулдаг байж л дээ. Тэр ишээс. Тэр хүмүүс донд өрсөлдөгч нөгөө суух гэж байгаад болдог нөхрийн ихнэр тууж явдаг юм. Чимээг үхэн аргалаад өнөөхийг оргуулж өгнө бас. Завин дээр эмэгтэй хүн ялангуяа ихнэр хүн гарч үл болно энэ төр гээд бас хачаа хачин соёл тухай үед байж байж. Завиндаа нэр өгөх гээд бичих гэж байхад нь эхнэрээрээ бичүүлнэ гээд мань нэр тэр хачин соёл хамаагүй хайртай бүсгүйгээрээ хүүхдийнхээ ээжээр бичүүлмээр байна гээл. Анхудаа завин дээр суудсан оддын дор гэр бүлэрээ жаргаж байдаг юм байна. Тэр нэг бүрхэг шургтай өдөр хоёр хүүхэд нь хоол идэж байснаа. Чихэр идмээр байна гэж баг нь уйлаад. Загнаад хайдсан чинь намайг тврээч энэ төр гээд. Галзуурч байсан чинь гаднаас охиных нь найз орж ирээд таны охин дугуунаас унаад гэмтчихлээ гэдэг юм байна. Хоёр хүүхдээ орхиод охин руугаа яарахтаа хөршайлын ихчд хүүхдүүдийг нь харж байгаа ч гэж гуйсан ч өнөөх нь зүүрнгэлж байдаг. Охиноо олж аваад гэртээ ирсэн чи хоёр хүү байхгүй. Бүх газар айл байдгүй. Тэгсэн том хүүг нь хүмүүс олоод ирцсэн. Чи яагаад алга болчихоо гэсэн чинь. Би ганцаараа явж байлаа гэдэг. Дүүч нь хаана вэ гэсэн. Гэртээ үлдсэн штэ. Шаасаа дуусаа. Дарк а. Бүгдээрээ тосгоноор нэг хайлаа. Олддгүй. Бүгд ажиллаа хаяад баг хүүг нь хайгаал байлаа. Ястаа шуураад эвгүүдэж байхад бүгд хайхгүй болохгүй штэ. Хайчв таа момент чинь. Хаана очиод нөөгдчихв та. Эмээнэр нь бүр яах учраа олохгүй ухаан санаа нь орж гараал. Тэгсэн нутгийн ихч хурч ирэл. Эсүүн сэтгэлээ бариарай гэдэг юм. Хөөхий хүү хормоо гайл хэдийн орчихсон байлаа. Эсүүн шоконд ороод хүүгээ амьд гэдэгт итгэсээр байгааг харах аавынх нь хувьд дааж давшгүй харанхуйлал. Анхудаа амьдрал цөхөрсөн нь энэ байлаа. Аавын уйлах чимээ шуурганаас хүчтэй байсан гэхэд хэлсдэггүй. Баг хүүгээ алдснаас хойш үлдсэн хоёр хүүхдээч тэр өөрийгөө тэр гаргуунд нь гаргачихсан хоёр маань сая нэг ухаан орж хоёр хүүхдээч бас шаллан зовж байгааг мэдээгүй мартчихсан байснаа анзаардаг юм. Одоо нэг ухаан орж амьдралыг үргэлжлүүлэхээр боллоо. Аав нь хоолныхоо будаа гэдэг шимтэй гэсэн болгоноо үлдээдэг заншилтай. Тэрийг хүүхдүүдний идвэл илүү дээр гэж боддог тоол тэр. Хоол хийх бүртээ өнөө жаалдаач бас аяглаад үлдээдэг бололтой. Ээж аав хоёр нь норвол энэ хоёр хүүхэд айна гэдэл амьдралаа уудлалцаж яваа хоёр арай л их зовлон үзээд байна уу да. Далай тэдэнд амьдрал чөглөө бас амьдралыг нь чавлаа. Амьдрал гэдэг нэгэн хэмээн биш үргэлж хөвсөн өөрчлөгдөж байдаг далай гэлтэй. Тэр далайд өөрийгөө алдалгүй урагшаас илүүрдэх нь бидний даалгавар юм шиг. Хаац. Анх нэг үсгэр дэндүү яргуулдаг гэдгийг мэдчихв үст. Новш гэж. Нэгнээ буруудахгүй юуш тохиолдсон нэг тал байж чадж байгаа нь атаархмаар хоёр юм. Амьдрал чантармаар өдрөөс өндөө нэгэндээ хэлэхгүй ш чимээгүй хоёр талд ойлгох өдөр үдч би. Тухайн үед төрөөс төлдөг байхад байрных нь мөнгийг хуу талаад явсан хүмүүс эсүүний хойд ав түүний шинэхэн ихнэр хоёр байсан болж таардаг юм. Их сургууль явуулна гэж худалч шаасныхаа хариуг ингэж барьж байсан бололтой. Мөн хоёр мөндөл. Эсүүн ч хөгшөрлөө хүүхдэн том болоод яг эсүүний залуугийн дүрх. Охин их сургуульд ороход нь үхтэл баярлцгаас хоёр бөөм баяр. Тэгсэн нэг залуу охиныг сонирхоод байсныг аав нь гадралж чад бөөмөр харамлаад бүр сүйт мэд. Мод охиныг үнийг сонирхоод байна гэж уурлаад байна. Нэг хоёр нь тэгээд уулздаг болчихгүй яхав дээ. Аавын зөн үнэн гүгүүлсэй агуулсан. Нөгөөх нь цэрэгт явахаар болцсон. Юу явах гэж үнсэгчгүй байгаад нь мань уурлаас та. Хажууд нь Тэмбүүдний гэрэл анивчаад эвгүүл юм. Хөгшөрсөн ч анхны бүхнээ дурсаад хазагнаад хөдлөлцөж явна. Гомон жаргалаа. Та нарт ийм хайр байна уу? Time out. За, гялсны реклам олгоод авах юм. Энэ Манусын ярьж байгаа кинонд Жэжо арал дээр ихэнх үйл явдал өрнөж байгаа.
Энэ жижигчин худалч хүнд бараг тусгаар тогтносон улс шахуу заяа. Аялахад виз мэдүүлээд байх шаардлагагүй. Онгоцон шууд нислэгтэй. Тэгтээ энэ аяллаар шүү. За тэгээд тэгдэд очисон байхад бол диваажинч хажууд нь гуниг гэмээр санагдав. Алдарт Чонжоо хүрхрээ, Чулуун парк, Жэжварл болон Японц байдаг Hello Kitty Land гэх мэт үзэж харж эрүүл мултрах газар тоймгүй их байх бөгөөд хамгийн хөөрхөн зүйл нь шүү дээ. Кинон дээр гарч байгаа тосгонд очиж энэ мандарин ч юм уу, апельсин ч юм уу жимсний фермер нь зочлон гэдэс хүзээгээ хаг үсрэлж ихэж болно гэж бод. Хөдөлмөрт нь 4 одтой зочлбол багтсан. Мөнийг чухал зүйлийг дуулгахад Солонгосын урдаа барьдаг эмнэлгийн нүдний шинжилгээ хөдөлмөрт багтсан байна. Аялангаа бас эрүүл мэндэ чеклүүлж чинь үсттэй. Зөвбөц. Хөдөлмөрийн талаар ярил та нар битгий хэлээ би чадрахаар их. Гол юм мартах гэж. Mizar Travel-ийн энэ аялыг Солонгосын аялал жуулчлалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа. За тийм болохоор ямар ч гай аюулгүй сэтгэл амар аялаад байна. Дөө. Яг үнэхээр Жэжүү арал руу аялахыг хүсэж байгаа бол Mizar Travel болон iTrip Online Travel Agency-гээс захиалаад тэгээд бусдын цаадуулж хариулж байна. Окей. За. Кино руу орцгоо. Тэр нэг нардаг өдөр яршигтай залуу хотоос баахан хүмүүс авчирцсан Олимпийн гудамж хаан бүтэн хэдэн өдрийн ажил олон молно гэж байхаараа манар олон өдрийн орлогоо зүгээр зогсоолгож харагдаач. Манерийн хөөгнийг хуулах нь холгүй байхад манай эсвэн чинь хотын орлогч дарах штт. Хурж ирээд эсэргүүцэл үзүүлээд хэвдэд өглөө. Энэ тэмцлийг нь хараад тосгоны иргэд ер нь их чиг тосгоны даргаараа сонгочжээ. Батаарна. Өнөө хүн амьтанд идэж уух юм тараасан шиг авилгадж байхад мань хөөхөн хажууд нь мөрийн хөдөлмөрөө мянгаж чарлаад нөгөө хэдэн зүгээр үнгүү ундаа хоолн дээр ирцгээсэн байж тийм үү яад. Тоож байгаа амьтан чалга. За тэр хотын дарга марга болох яам. Хүүгийнхэн сургуулиас уулзалтаа гэж дуудаад ирснийг нь хүүхдийнхээ хэрхэн онц сурч гийгүүлж байгааг нь харах гэж ирсэн өндөр сэтгэлдээ гангээж маань хэрэг хийж дөөлөнд ирсэн муу хүүгийнхээ чихнээс хон хуйхыг нь сонсох хөвтэй байж л. Тэгсэн охин нь машинтай саг залууг ардаасаа гүйлгдэг. Хичээл номдоо гавл сор охин болсон байдаг юм байна. Амжилт ёстой араараасаа урсч юм. Хотын даргаар албан ёсоор сонгогдоод харсан хүн болгон уу даргаа наашир уу даргаа инхүү уу даргаа тэхүү гэл бүгд л ёстой сэтгэл ханамжтай. Игч бас догдлонгүй ёстой хөөх. Хамар мамрыг бол сөхөхгүй. Дарга боллоо гэдэг наараа шиг аашлахгүй. Юун тэр юм зүн хүнтэй хавчаар байгаагаараа цэвэрхэн эгэл даруухан хөөрхөл гоостэй хэлдэг та нар. Нөгөө олон юм онхолдог залуугийн ихнэр бүр нөхрийнхөө ангархаа амнаас залхацсан болдог бол аманд нь арц угуулмаар оргиод ёстой үгийг инч үүч гэж тоохгүй. Хуцаж унгаж байдагт нь бүр таслуулсан. Дүлий дүмп болж төрх. Хөл нь хөрөхгүй бүр шом барьж нугарч бүжиглэх хүртлээр догдулсан эсвэнд амьдралыг зугаацах өдрүүд одоо ер нь эрэхтэй юм шүү дээ. Ямар их зовлоод. Хэдүүлээ мэдж байгаа үстэй. Тэр нэг өдөр ховын багш хэдэг Баян айлын залуугийнхаа машины урд суугаад ангийнхаа мэдрэл өгтүүдэд гайхуулж кайф авчаад явжсэн чинь нөгөө цэрэгт явдаг X гараад ирсэн. Бүр нэг охин нөгөө хөрөөнд гүйж явааг олоод харчлаа шүү. Нөгөө олон юм онголдоод байдаг гимьон дадарахдаг бүлэг идэхэд үттэй хамт жачамаас орж байх юм аа. Нөгөөдөл нь найз залуу л гэж бодож байгаа маа чаваас. Хичээл зааж байгаа айлын охины ээж гэж бандгар улаавга манайх гэж айлт бэ үсэг нэг бол байн нэг бол алга. Баян бол байн боловсрал бол алга. Тэргээд үгэлснээ охиныхоо эсэлтийн ерхий шалгалтанд өмнөөс нь ороодог. Би чамд сөвөлд 3 өрөө байр авч өгч чадна шүү. Гişааж шүү. Даралт ихсээд цусны сахар өсөд валарч байна. Баригдуул тэрчгтээ ямар ч сургуулийн босгод авахаргүй болох эрсдэлтэй болохоор тийм том ёндоо амлаад байгаа юм байна л да. Ядуу амьдралдаа анхудаа бараг гутармаар гүлгийн явдал тохиож байх шиг байна. Байр хэрэгтэй штэ хэрэгтэй. Овш гэж. Дургуурээд бахаар нь мэдлэггүй хүүхдэд дурлаад байгаа урлагаар нь явуулахгүй юу гэж хэлчихэд гараад явсан. Тэрнээс болоод алмаасан бөгж хулгай хийсэн гээд security-д хавуулсан. Хулгай хийгээгүй байхад нь хулгайч гэж дургу өргээд өөрсдөө жинхэнэ хулгайн замаар хөөлж өгсөд юм биш үү? Ээж охин хоёр цусны юм байдаг үстэй. Дандаа шударгасны төлөө тэмцэгчд байж ирсэн. Цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө хүртэл тэмцсээр шүү. Нөгөө талд аав нь охин хүлээгээл байдаг. Хажууд нөгөө X нөхөр цэцэг барьчаад бас цуг хүлээлцээд байдаг. Гинт гэдэг хөдлөд чи одоо явал та. Манай охиныг хүлээгээд байгаа юм биш үстэй гэсэн чинь. Би таны охинд 8 удаа хаягдсан ч гэсэн эвцээ хүртэл тэмцэж байгаад хамт байна аа л гэдэг баг. Нөгөө баян шаравгаан үйлчлэгч эзэндээ угаасаа дургу гэлхүү.
Өөрхөн багш охиныг бүгж хулгайлсан гэж цагдаад өгчхөөр нь дургүй үрээд нөгөө хулгайлсан гэдэг байгаа бүгжийг жигнэсээ цонхоор шидэх гэж айлгаад цагдаагийн газар руу залгаж аваагүй гэж хэлгээд шантаажилж байгаад шүүнийг цагдаагийн газар руу яриулаад зогцууллаа. Өдөржин бүүн дарамт шахалтанд сэтгэл зүйн дайралтанд өртөж харих гээд явж байхад хөөрхийн аав нь ороо болтол хүлээдсэн бээрдсэн сууж байх юм. Хүлээл ээж гэж уурлахгүй юм. Цүнхийг бариад хоол идэ. Чаваст. Сэтгэл санаа нь өвдөө юм байлгүйгээд нэг сөөжөө унгаа хоол идэх гээд хөөрхийн охин нилээ халамцаа даавда сэтгэлээ нээлээ шүү. Энэ хэцүү амьдралаас яаж хийж байгаад оргилд нь хурж дээш урагшлах гэхээр ягаад ч юм нэг гэмшил сэтгэл дотор хуралдаад дотроос суураад байна. Аав ээжийг орхиод холоо яваад сурч чадахгүй үлдээхээс гэмшээд байгаа мэдрэмж бололтой гэдгийг аав нь ойлгоод хөсж байгаа бүгдийг нь хий. Аав ээж хоёр нь баяжл байна шүү дээ. Өөрийнхөө жаргалаар амьдр гэд хар залуугасаа шимтэйгээ хоолноосоо ялгаад охиндоо өгдөг байснараа өглөө. Хичээл зүтгэлээр өндөөж яваа энгийн айлын том охин болж төрөх хэцүү гэдгийг ахын ч бас хэлүүлтгүй ойлгож байна. Адилхан мэдрэмж авч байгаа бүгдийг чинь опан үнс. Болно доо болно. Сайхан амьдрал ирнэ. Өөрсдийгөө чөлөөлөөрэй. Аашаас. Сөүлд охиноо үлдээгээ тосгон руугаа харж яваа аавынхын нүдэнд том болцсон архиудаг насан дээр ирсэн охин нь өчүүхэн жоохноор үзэг дэлгэрл. Эсвэн залуу байхдаа нөгөө баян шараавгын үйлчлэгч эмэгтэй дулгаажаас болгоомжлоороо тусалж байж л дээ. Эргээд охиноор нь таньсан болохоор охинд нь тусалсан тэр байж хөрх. Эцэг эхийн үлийн үр шууд өрөө хүүхэд дээр нь ирдэг юм а гээл нөгөө шараавгын тархийг ястай эргүүлж байна шүү. Энэ авгаа ойлгож авах нь чухал. Эсвэн хар залуугаас яруу найрыг сонирхдаг болж игэл бичих сонирхолтой охин байсныг нь нөхөр нь мэддэг. Боломж байх юм бол шүлгээ бичээд ном гаргаасаа гэж хүсдэг ийдүүтэй. Залуу зандан насандаа алдаж эндэж айж бидэрч явсан үеүүдийн хэд эргээд очиод зүгээртэй бүх зүйл болно гэд нуруунд дэр нь зөөлөн зогх юмсаа. Хөөрхийн охин онц сурсан ч гадаад руу явж тэмцээн уралдаанд ороход зардлаа дааж чадахгүй болохоор бид түүхэн зовх юм. Өмнөөс нь ээж нь хэд байсан чамаагүй хэлгээд байхад санаа зовоод хэлж өгөхгүй нь бүрл хэцүү. Болдог л охиноо хэлээд нэхэд аваасаа гэсэн ч охин нь дэндүү санаа зовмтгай. Гэмшлийн мэдрэмжтэй байдаг болохоор яалтай байлээд. Аав ээж хоёр нь дэмий санаа зовхоос өөрөөр яаж чадах юмт гэсэн ч бүр бодогдоод унтаж чаддаг. Майгээд гаргаад өгч чадахгүйгээс хойш охиноо зовж байгааг харах бас хэцүүлтэй. Тэгснэг ороо ээжийнхэн сүнс дахиад гэрт нь ирлээ шүү. Амьдрал зүтгээд л байна ээж минь. Өөд болсон хүүхдийнхээ дурсамжийг далай тавьж явуул да охин минь. Тавихгүй бол болохгүй шүү дээ. Гэхэд чадхаараа л хичээж байна да ээж. Ээж аваагаа алдах нэг өөр хүүхдээ алдах бас нэг өөр байх юм да ээж минь гээл хизээч ярилцаж чадахгүй тэр үгсүүдэд зүудэндээ хуваалцаад өнгөрлөө гэж. Сар хэдий хувирсан ч сэтгэл хэвэндээ үлднэ гэдэг үг шиг. Маргадар нь эднийх гэж айл хот руу амьдрахаар ирцгээсэн байж л дээ. Яаж хийж байгаа зохицуулаад охиноо Япон руу нисгээд өөрснөө төвхнөд үлдсэн энэ байж л дээ. Байхгүй. Нөгөө гэмшлийн мэдрэмжийн төрөөд онгосонд явахдаа уйлгнаад байж байхад цөмхөнд нь замдаа хэрэглээрэ гэд бэлэн мөнгө хийжсэн. Тийм сав баатгэнцэн байгааг нь хараад уйлахаас өөр чадах юм байхгүй. Ээж авийнхаа мөрөөдлийг идээд өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр далавчаад хэлгэж байгаадаа гэмшдэг хүүхдүүд бишгүй. Гэхдээ энэ нь ээж авд чинь мөрөөдлөөс нь илүү жаргалтай гэдгийг ухаараасаа гэдэг байгаа мó та энэ киноны найруулагч. Сука гэж. Яах вэ энэ киног сэтгэл хөдлөгөөд байх юм. Байн. За. Ингээд дууслаа. Дараагийн ангиудаараа удахгүй уулзцгаая даа. За баярлалаа. Манай хаалаа.